Hi naman. Өнөөдөр би та бүхэнтэйгээ эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар ярилцъя гэж бодлоо. Би ер нь бол late 20s дээр явж байгаа, гочлогч байгаа. Тэгэхээр ер нь бол ингээ гэр бүлтэй болвол хүүхэд гаргах насны нэрээ бол ер нь нэлээд дөгцөн байгаа. Тэгээд яг хэдийгээр бүлгүй ч гэсэндээ хүүхэдтэй болох бэлтгэлээ ингээ хангаад гэх юм уу эмэгтэйчүүдийн эрүүл мэнд дээр сайн нэг хэд хоног анхаарч эмнэлэг домлолоор ийш тийш явлаа. Тэгээд яг эмнэлэг энтрээр үзүүлээд эмчний энтертэйгээ ярьж хахад айгүй зочиртмаар топ баримтууд бол сонсон. Тэгээ өөрөө бас ингээд энэ тэрүүгээр интернетээс зарим өвчнүүдийн талаар ингээд судалж үзэхэд бас айгүй зочиртмоор тоонуудаар харсан. Тэгээд ер нь ингээд бас өөрөө юу бодоод 90 танаа бодоод хахад бидний хувьд бэлгийн боловсрал айгүй дутмаг юм шиг санагддаг. Ялангуяа манай монголчууд айгүй бэлгийн боловсрал дутуу юм шиг санагддаг учраас энэ талаараа ер нь жоохон YouTube дээр хуваалцдаг юм уу гэж бодоод энэ талаар ярьж байна. Тэгээд ингээд судалж байхад ингээд статистикууд ингээд харж байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар одоо дэлхийд дээр эмэгтэйчүүдийн 70% нь одоо эмэгтэйчүүдийн өвчнүүдээр цагт нь онцлогдоогүйгээс болоод одоо өвчин хүндрэх юм уу эсвэл амь насанд нь тэгж халтай тохиолдлууд гардаг юм билээ. Тэгээд ингээ харангууд ер нь охид эмэгтэйчүүд бид нар хамгийн түрүүнд сарын тэмдэг мөчлөгөө айгүй анзаарч ах хэрэгтэй. Одоо сарын тэмдэг их ирж гинөө, бага ирж гинөө, өвдөлттэй ирж гинөө, одоо хугацаанд ирж гинөө энэ төргээд тэгээд ер нь бол сарын тэмдэг мөчлөг чинь бидний одоо бие махбод маань ямар байгааг бол илтгэждэг тохио юм байна гэж бол ойлгосон. Тэгээд ер нь бол сарын тэмдэг хит өвдөлттэй ирж байгаа нь одоо өргөдлийн хүндрэл үүсгэх гол шалтгаан болж өгд юм билээ. Тэгээд одоо ингээд статистик харж байгаа хгүй юу? Тэгсэн чинь энэ дээр эмэгтэйчүүдийн 14% нь сарын тэмдэг нь тогтмол бус байдаг гэж судалгаан дээр гарсан. Тэгэхээр одоо ингээд энэ тоо бидэнд юу хэлж ийнэ гэхээр одоо мөчлөгөө ингээд тэмдэглээ тий одоо тэрийг хайхрахгүйгээр эмчтэй цаг тухайд нь үзүүлээд явж ахна айгу зүгтэй юм болов уу гэж бас илтгэж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ хоёрдугаар хэсэг нь болохоор өтрээний эрүүл мэндийн талаар байгаа. Өтрээний эрүүл мэндийн талаар байгаа. Тэгээд эдгээр нь болохоор одоо бэлгийн эдгтэй амьдралтай хүмүүс бас маш их тохиолддог өвчнүүд бол ирдэг. Тэгээд одоо жишээлбэл бидний мэддгээр тэмбүү энтер бол бэлгийн замаар халдварлалтай шүү дээ. Одоо дох тэмбүү, өөр цаг хүртэн ч юм уу янз амар олон тийм одоо бэлгийн замаар халдварлалтай өвчнүүд байдаг юм билээ. Одоо бүр ингээд тэр өвчнүүдийг тусгах маяг үсрээл одоо бактери, мөөгөнцөг их мэд өвчнүүдийг бол бид нар бэлгийн замаар халдвараар ингэж авч идэг. Тэгээ бас одоо ингээд статистик харж байгаа байхгүй тэнгүүл дэлхийд дээр 138 сая хүн мөөгөнцөгийн халдвар авч исэн. 15-аас 44 насны эмэгтэйчүүд буюу 29% нь одоо бактери авч исэн гэж байгаа байхгүй юу. Ингээд одоо энэ чинь 3 эмэгтэй өхөн дотмын нэг нь мөөгөнцөр бактери одоо ингээд авч исэн. Тэгтээ яг энэ болохоор идэхгүй хүнд зүйлсэн үг биш. Гэхдээ энийг ингээд эмчлэхгүй яваад байвал цаашаага хүндрээд илүү одоо ноцтой өвчин бол авах магадлал бол ирсэн юм хэтэн. Тэгээд одоо ингээд би яг сая өмнөх нэг сар би бараг эмнэлгээр явж байгаа байхгүй юу. Тэгээл угаасаа хамгийн ихний одоо ингээд шинжилгээ өгч байгаа юмнууд нь монголоор бол эмэгтэйчүүдийн PCR шинжилгээ. Энэ дээр болохоор одоо Америкт болохоор SIV гэж шинжилгээ өгсөн. Тэгээд энэ дээр одоо зак хүйтэн тэмбүү бактери мөөгөнцөр гээд тиймэрхүү зүйлсүүдийг ингээд гаргаж ирдэг тийм шинжилгээ одоо PCR шинжилгээ өгсөн. Тэгээд яаж эмч маань ингээд ярилцж байгаа байхгүй юу. Монгол шиг бид нар шууд тийм шинжилгээ өгөх юм уу гэж бол хэлдэггүй мэлээ. Тэгэхээр ингээд эмчтэйгээ ярилцаад одоо хитэн хамтрагчтай байсан тий oral anal тэгээ vaginal ингээд энэ гурван одоо замаар аль алинаар өмнө ингээд бэлгийн харилцаанд орж исэн хамгийн сүүл хизээ бэлгийн харилцаанд орсон хитэн хамтрагчтай байсан гэл энэ бүх талаараа ингээд эмчтэйгээ ярилцаад ямар шинжилгээ өгөх вэ гэж шийдэж өгдөг юм билээ. Тэгээд манай эмч надад болохоор бас маяг үзүүний хол тавдрын шинжилгээ өгөөд үзье. Энэ нь ингээд чамайг тийм өвчтэй гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ ингээд ер нь бол 25 нас хүрсэн бол заавал өгөх хэрэгтэй. Ингээд 3 жил татамд өгөх хэрэгтэй. Энэ айгүй юм common өвчин гэдэг ч аахгүй юу. Ингээд түгээмэл өвчин гэж хэлж байгаа аахгүй юу. Хүмүүс ингээд энийг мэдгүй явсаар агаад ингээд хүндрэл тохиолдлууд айгүй байдаг. Яа тэгэхээр энэ чинь шинж тэмдэг байхгүй. Тэгээ шинж тэмдэг нь сүүлийн шатнасаа илэрдэг гэд тэгэж хэлж ирсэн. Тэгээд тэр шинжилгээг нь өгсөн. Тэгээд одоо ингээд
тэр шинжилгээгээд юу болох, яагаад тийм шинжилгээ өгөх хэрэгтэй, юунаас үүдээд ийм умайн хүзний хорт хавтар болдог талаар би өөрөө жоохон бас интернетээс ингээд судалж мэдлээ л дээ. Тэгсэн чинь одоо ингээд умайн хүзний хорт хавтар бол дэлхийд дээрх эмэгтэйчүүдийн нас баралтын 4-р гол шалтгаан болж өгдөг гэх. Тэр ингээд маш түгээмэл тийм хавтар байгаа байхгүй юу? Тэр ингээд дэлхийд дээр жил бүр 600,000 гаруй хүн энэ өвчнөөр өвддөг гэсэн. Тэнгүүтээ 300,000 эмэгтэй энэ өвчнөөр бол амиа алддаг гэж байгаа байхгүй юу? Гэтэ ингээд баг байх нь одоо ингээд нэгдүгээр шат ч юм уу юм нөгөө арай баг үе шатанд нь илэрхүүлбэл тэрийг бүрэн эдгэх боломжтой. Ингээд хөндрүүлээд явбал амь насанд нь тийм хүрэх тийм аюултай тийм өвчин байна. Тэгэхээр нөгөө нэг энэ шинжилгээ одоо Pap smear гэдэг умайн хүзний хорт хавтрын шинжилгээ бол 25 нас хүрсэн бол заавал өгөх хэрэгтэй. Гэтэ 21 нас хүрээд өгүүлсэн. Тэгээ яг яагаад ийм өвчин одоо ингээд хорт хавтар болдог гэхээр HPV гэдэг вирус бол хүн одоо ингээд бэлгийн замаар халдварлаж аваад тэр нь болохоор бид нарт ингээд захтах ч юм уу өнөр ялгах ч юм уу тийм шинж тэмдэг байхгүй ингээд зүгээр эрүүл байгаа юм шиг байдаг болохоор бид нар ерөөсөө мэддэггүй. Тэгээд бүр ингээд сүүлийн шатандаа ингээд хорт хавтар болчоод бид нар ингээд шинж тэмдэг илэрч мэддэг. Тэгээд HPV гэдэг вирусыг аваад амар удаан явцсан тохиолдолд ийж хорт хавтар болт юм лээ. HPV вирус бол бэлгийн замаар халдварладаг. Тэгээд бүр ямар хүмүүст ийм өвдөх эрсдэл илүү байдаг гэхээр тэр бол яг нэг голчлон тархлаатай холбоотой бас вирус юм билээ. Тэр вирусыг аваад тархлаа сайн бол одоо тархлаа маань тэр вирусыг өөрөө устгадаг гэж байгаа байхгүй юу? 90% нь бол одоо ингээд бид нар тэр вирусыг аваад авсан хүний 90% нь бол тархлаа ингээд тэр вирусыг устгадаг гэж байгаа. Тэгсэн чинь одоо наснаасаа эрт бэлгийн харилцаанд орсон хүмүүс гэхээр 18 наснаас өмнөх насны хүмүүстэй 14-өөс 18 насны хооронд бэлгийн харилцаанд орсон ч юм уу тэр хүүхдүүдийн бие нь боловсрч үүсээгүй байгаа. Тэгэхээр яг тийм вирус авах магадлал бол хамгийн өндөр. Дараа нь олон хавтагчтай. Тэгэхээр угаасаа мэдээж олон хавтагч замбраагүй явдал судлаас угаасаа л бид нар өвчин авдаг, вирус авдаг, бактери авдаг, нян авдаг, мөөгөнцөр авдаг гэж байдаг шүү дээ. Тэгэхээр угаасаа олон хавтагчтай хүн бас тэр вирусыг авах магадлал их байдаг. 3 дахь тийм бол олон төрчихсөн хүмүүс. Угаасаа нэг жирэмсэн үе ч юм уу одоо тийм рүү одоо олон төрчихсөн хүмүүсийн тархлаа нь ариу жоохон сул байдаг юм шиг байгаа гэж би бол хавтаа ойлгосон. Тэгээд тийм хүмүүс бас тэр халтурыг авах эрсдэл өндөр байдаг юм байна лээ. Тэгэхээр одоо ингээл бодонгууд одоо ингээл дээр үеийн хүмүүсийн хэлдэг өгнүүд гэдэг чинь доктор ариун байх хэрэгтэй, цэвэр байх хэрэгтэй гэл. Тэгэхээр ингээд зүгээр хинийх нь яг удам судраа бодож гисэн байж болох ч наад хоёр дахь хот ингээд бүр цаагаараа биднийг ингээд өвчнөөс сэргийлж бэлгийн замаас авах халдварч өвчнөөс сэргийлж хотод ариун байх хэрэгтэй, цэвэр байх хэрэгтэй гэж хэлдэг байсан юм шиг санагдаж байгаа. Тэгэнгүүт дараагийн бидний бас одоо ингээд анхаарах хэрэгтэй өвчин болохоор хөхний хорт хавтар байгаа. Тэгээ хөхний хорт хавтар бол эмэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгааны хамгийн түрүүнд хөхний хорт хавтар ч гэсэн юм лээ. Хамгийн түгээмэл нь хөхний хорт хавтар. Тэгээ бид нар ингээд ер нь бол сарын тэмдэг ирсэнийхаа дараа ер нь бол сар бүр ингээд 5 минутыг өөрийнхөө хөхийг ингээд шалгадаг болох хэрэгтэй юм билээ. Тэгж шалгаж сурах хэрэгтэй юм байна гэж бол ойлгож байгаа. Ингэнгүүт жил бүр дэлхий дээр 2.3 сая хүн хөхний хорт хавтартай гэж онцлогддог гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа 2.3 сая гэхэр чинь баг манай улсын 3.2 хүнтэй тэнцвүүц тийм тоо байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол умайн хүзний хорт хавтар болон хөхний хорт хавтар бид нар өөрсдөө ч мэдээлгүйгээр өвдсөн байх боломжтой учраас заавал шинжилгээг бол тогтмол хийлгэж авах нь зүйтэй юм билээ. Гэтэ ингээд одоо түүнээс урьдчилаад бактери вирус юу гэдэг тэний шинжилгээг бол заавал өгөх хэрэгтэй. Тэр хорт хавтрын гол их усүр нь бэлгийн замын халдвар төвчин байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч гэсэн хүнтэй одоо эртний хүнтэй уулзахдаа шаардлага өндөр тавих юм уу тий? Яд ч л өө чи надаа шинжилгээ бичгээ үзүүл гэж хэлж яах. Ер нь шаардлага тавьж яах зүйтэй. Тэгээд би одоо эндээс ямар үед бид нар шууд эмч дээр очих хэрэгтэй вэ гэхээр сарын тэмдгийн тогтмол бус хит өвдөлттэй өтрийнээс одоо өөр өнгөтэй үнэртэй тийм зүйл гарч авах үед захтнах ингээд юу н хадахгүй болох үе тэгээд бэлгийн харилцааны үед өвдөл мэдрэгдэх үе гэх мэт үед бол шууд эмчнэр бол очих хэрэгтэй. Дуур мэдээж бол өөртөө юм тан хэрэглэж болохгүй. Тэгээд хамгийн чухал зүйл нь ариун цэврээ сайн сахих. Тэгээд татвар хуцаа байнга солиох
Тэгээ угаах, дадлаа, сурах. Тэгтээ ингээд угааж байгаа гэд хит их самаг хэрэглэж юм уу хөтлийн тодорхой угааж болохгүй. Тэгэхээр нөгөө ашигтай бактериуд нь байхгүй болчихно. Тэгэхээр зөв системтэйгээр угаах хэрэгтэй. Тэгээд ариун цэний хэрэглэлээ одоо 3-4 цаг тутамсалж авах хэрэгтэй. Зөв одоо ингээд материалтай ариун цэний хэрэглэж авах хэрэгтэй. Тэгээл ус сайн уух гэх юм сэтгэл зүгээ тайван байлгах гэх бидний өдөр тутмын амьдрал, сэтгэл зүйн байдал одоо бэлгийн хамтрагчаа зөв сонгохоос бидний эрүүл мэнд бол шалтгаалж байгаа шүү. Тэгээ хамгийн чухал зүйл нь би та нарт тогтмол хийх үзүүлэлгүүдийг хэр давтамжтайгаар юу үзүүлэх ёстой гэдгийг судалснаа хэлье. Хамгийн эхлээд болохоор жил бүр эмэгтэйчүүдийн ерөнхий үзүүлэлт үзүүлэх хэрэгтэй. Жил заавал нэг удаа одоо эмчэд ерөнхий үзүүлэлтийг үзүүлээд ер нь сарын тэнгийн өөрчлөлт, өвдөлт одоо ялгдас зэрэг асуудлыг эмчэд зөв үнээр нь тайлбарж авах хэрэгтэй. Тэгээ хоёр дахь шинжилгээ нь болохоор pap smear шинжилгээ. Тэгээ pap smear гэхээр нөгөө умаа хүзний хор тавтар эдийн дээр 21 наснаас эхлээд 3 жил тутамд нэг удаа HPV вирус шинжилгээг 5 жил тутамд нэг удаа өгөх ёстой. Тэгээд HPV вакциныг болохоор 26 наснаас өмнө хариулвал ер нь бол үр дүнтэй гэж илүү үр дүнтэй гэж үздэг юм билээ. Гэхдээ ер нь бол 45 нас хүртэл бол HPV вирусын вакциныг хийлгэж болдог. Хамгийн эртдээ 9 настайгаас 45 насны хооронд бол HPV вирусын вакциныг хийлгдэг. Гэтэ 26 нас хүртэл хийлгвэл илүү үр дүнтэй. Ер нь бол умаа хүзний хавтраас 90% хамгаалдаг гэдэг юм. Дөрөвдөг нь болохоор одоо хөхөө мэдээж сар болгон өөрөө хөхийг шалгаж хэрэгтэй. 40 наснаас эхлээд хөхний одоо хавтрын шинжилгээг бол эмчийн зөвлөснөөр үзүүлж авах хэрэгтэй юм лээ. Гэтэ 40 наснаас өмнө бол бас нэг үзүүлж чадвал байх. Одоо ер нь бол ингээд дэлхийд дахин өвчин жоохон залуужаад байгаа шүү дээ. Тэгээд дахиад STI шинжилгээг бас өгөх. Одоо эмэгтэйчүүдийн PCR шинжилгээг бол бас ер нь бол жилд нэг удаа өгвөл илүү зохимжтой гэж үздэг юм билээ. Ер нь гэтээ шинэ хамтрагчтай болсон юм уу эсвэл одоо эрсдэлтэй нөхцөл байдалд орсон үедээ бол заавал өгөх хэрэгтэй шүү. Тийм мэдээж бэлгийн замын өвчнөөс гадна цусны ерөнхий шинжилгээ, даврын үзүүлэлтүүдээ ер нь бол бас жилдээ нэг удаа өгч авах хэрэгтэй. Тэгээ хэлсэн хүний эрүүл мэндийн хамгийн чухал хоёр эрүүл мэнд гэвэл би нэг нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэж хэлнэ. Хоёр дахь нь болохоор амны гүндийн эрүүл мэнд. Тэгэхээр ер нь бол жил нэгээс 2 удаа бол амны эрүүл мэндийн бол одоо шүдний эмчэд бол заавал шүдээ үзүүлж шалгуулах хэрэгтэй шүү. Тэгээ ер нь бол амаар орж байгаа юм бүхэн одоо эрүүл мэндэд нөлөөлдөг. Одоо амаар хоол идлээ гэхэд хотод руу орно, шүд өвтлөө гэхэд мэдрэл өвтнө гэж мэтчлэн ер нь амаар орж байгаа юм болон эрүүл мэндэд бол холбоотой байдаг. Ядчил бид бэлгийн харилцаанд орох хүртэл амаараа хүртэл харилцаанд орсон шүү дээ. Тэгэхээр бас амаараа ч гэсэндээ одоо бэлгийн замын халдвар төвчин бол авах эрсдэл бол бас байдаг шүү. Тэгэхээр ер нь бид нэр энэ хорвоо дээр эмэгтэй хүн чинь ер нь бол ээж болох ч л энэ хорвоод эмэгтэй хүн болж ирсэн гол шалтгаан тэр байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хүүхэд эрүүл байхын тулд ээж нар эрүүл байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд заавал жирэмсэн үедээ эрүүл байх хэрэгтэй гэсэн үг бас биш. Бүр ирснээс ингээд хүүхэд төрүүлээг үг жирэмсэн болоогүй гэр бүл төлөвлөөгүй байхдаа хүртэл ингээд эрүүл мэндийг бодож авах хэрэгтэй. Атлаас чинь би ингээд өөрийгөө л хайрлаж байгаа явдаа шүү дээ. Тэр ингээд намайг надаас өөр хин хайрлахгүй тэр чи өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө л хайрлаж авах хэрэгтэй. Тэр бол ингээд бидний өөртөө өгч байгаа хариуцлага тэг бүх зүйл ингээд ер нь л эрүүл мэндээр л тогтож байгаа. Ажил үйлс бүтэмж гээд ер нь л бүх зүйл бол эрүүл мэнд шүү. Тэгэхээр бүгдээ эрүүл мэндийг хайрлаарай.